Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр дуу над буюу цагирган бов хийсэн байгаа. Хамгийн гол нь маш гоё амттай, маш амархан заавал хийж үзээрэй. Орцонд маань 2 ширхэг өндөг 50 г сахар, 14 г хөөлгөгч буюу дорож, 4 г давс, 200 мл сүү, 50 г хайлуулсан цэцгийн дос, 540 г гурил орно. Бүх орцож ороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд гурилаа голд нь ингэж хонхолгоод сүүгээ хийгээд дээрээс нь хөөлгөгчөө хийж гутгаад дээгүүр нь юмар бүтээгээд дасгалгааны температурт 10 минут болгоно. Сүү манд бүлээн байх ёстой, халуун байж болохгүй. Мөн цэцгийн досоо хайлуулад хөргөсөн байх ёстой. 10 минутын дараа ийм болсон байна. Одоо үлдэгдэл бүх орцуудаа дотор нь хийгээд сайн зуурч өгнө. Өндөг маань хөргөгчнөөс шууд гаргасан биш, дасгалгааны температурт байх ёстой. Ийм болсон зурмгаа ойролцоогоор 2-3 минут гараараа нухна. Ингэж нухахдаа хуурай гурлаа маш бага хэрэглэх ёстой. Зурмаг маань хатуу биш, мөн гарт нь алдахаар нэлцгээ байх ёсгүй. Яг таарсан хуруугаараа дараад үзэхээр ийм болсон байх ёстой. Яг ингэж зурмгаа тааруулах нь бас маш чухал байдаг. Ийм болсон зурмгаа нэг савнд хийгээд хүнсний скотчоор бүтээгээд дасгалгааны температурт 1 цаг хөөлгөж байлгана. 1 цагийн дараа зурмаг маань хөөгөөд ийм болсон байна. Одоо баг зэрэг хуурай гурил цацаад зурмгаа савнаас нь гаргаад ойролцоогоор 1-ээс 1.5 см-ийн зузаантай байхаар элдээд өгнө. Ийм болсон зурмгаа одоо хэвлэн. Миний хэрэглэсэн 2 хэвний том цагираг нь ойролцоогоор 8 см, жижиг нь 2.5 см байгаа. Заавал ийм хэвээр хэвлэх шаардлагагүй. Аягаар юм уу ундааны савны тагаар хэвлэж бас болно. Ингэж илүү гарсан гурилаа архин элдэж хэвлэхдээ хуурай гурил хэрэглэх шаардлагагүй. Одоо ингээд дээгүүр нь алчуураа бүтээгээд дасгалгааны температур дахиад 30-аас 40 минут байлгана. 40 минутын дараа ийм болсон байна. Одоо досондоо хийгээд шарж болгоно. Ингэж шарахтаа тосоо хэд халааж болохгүй. Плетгийнхаа дундаж хэмдэр болгох ёстой. Би нэгээс өсвөртөл халдаг плетгний 5 дээр нь болгосон байгаа. Яг ийм дарааллаар үлдэгдэл бүх зурмгаа болгоно. Би ургамлын досонд хайрсан байгаа. Ингээд цагирган бов маань ийм болсон байна. Одоо ингээд хөргөө тавьчихна. Энэ хооронд чимэглэг шоколадаа бэлтгэцгээе. Орцонд маань 150 г бор шоколад, 150 г цагаан шоколад орно. 2 шоколадаа хайлуулад ингээд чимэглээд өгнө. Хэрвээ зөвхөн бор шоколадаар чимэглэх бол 250-аас 300 г шоколад хайлуулахад болно. Ингээд үлдэгдэл 2 шоколадаа кремний утанд хийгээд үзүүрийг нь хайчлаад ингээд чимэглээд өгье. Мөн ийм чимэглэл баг зэрэг тавиад өгье. Ингээд маш гоё амттай цагирган бов маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуулт ивэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.